to share with you 7 keys how pastors can effectively provide pastoral care to their church members who are operating in the marketplace amidst demanding business environments. За өнөөдөр би та бүхэнтэй энэ 7 түлхүүр гэдэг зүйлийг хуваалцъя. Пастор хүний зүгээс тийм үү? Бизнесийн салбарт энэ өрсөлдөөн, ширүүн өрсөлдөөнтэй бизнесийн салбарт хөдөлмөрлөж ажиллаж бизнесээ эрхэлж байгаа чуулганыхаа гишүүдтэй үр дүнтэйгээр, үр нөлөөтэйгээр халамж, санаа тавилтыг хэрхэн үзүүлэх 7 түлхүүрийг би өнөөдөр хуваалцъя. Number 1, pastors can provide pastoral care to their church members who are business leaders or owners in the marketplace by affirming that the marketplace is a place of ministry. Пасторууд тийм бизнесийн талбарт байгаа бизнесээ эрхэлдэг хүмүүстэй тийм үү халамжилж тийм үр нөлөөтөө халамжлах эхний түлхүүр нь болвол тийм үү ажил бизнесийн талбар гэдэг бол яг ялгаагүй үйлчлэлийн талбар муу юм а гэдгийг тэр гишүүдтэй баталж нотолж өгөх хэрэгтэй байдаг. Number 2, pastors can pray for business owners to overcome challenges that they may be facing in a demanding business environment. Маш өрсөлдөөнтэй бизнесийн орчинд ажиллаж байгаа тэр хүмүүстэй тийм үү залбирлын хэрэгцээгээр туслах, залбирлаар туслах нь бас пастор хүний хийх ажил байдаг. Number 3, pastors need to provide godly counsel to the business owners in a way that they will carry out their business practices in a way that will honor and glorify God. Бизнес эрхлэгчдийг бизнесийн үйл ажиллагаанд эзнийг хүндэтгэж, эзнийг алдаршуулах зөвлөгөөг пастор хүн өгдөг байх хэрэгтэй. And then there are times when business owners are not sure what to do. Are they to expand their business or are they to close down their business? They may not know. So they may come to the pastor, and it's important for the pastors to be able to, number 4, discern God's will for their business situation and even to speak prophetically into that business situation. Заримдаа бизнесийн орчинд бизнес эрхэлдэг хүмүүст хэцүү цаг үед маш их тулгардаг. Одоо бизнесээ тэлэх үү, эсвэл бизнесээ багасгаж магадгүй хаах уу гэдэг олон сонголтуудтай бизнес хийдэг хүмүүс үргэлж тулгарч байдаг. Харин тэр үед пастор хүн тэдний нөхцөл байдалд нь Бурхны хүсэл юу болох вэ гэдгийг хэлж өгч, ялган танихт нь тусалж, бүр тэр битгийх л заримдаа тийм иш үзүүлгийн үгээр тэр хүмүүстэй ярих хэрэгцээтэй байдаг. And number 5, pastors need to teach, the business owners, those in the marketplace, how to handle both kingdom and business priorities. Дараагийнх нь 5 дахь зүйл юу вэ гэвэл тийм үү пастор хүн бизнес эрхлэгч нартаа хаанчлын болон бизнесийн эрэм дарааллууд юу байдаг вэ? Тэрийг хэрхэн зохицуулах вэ гэдгийг тэр бизнес эрхэлдэг хүмүүстэй зааж сургах хэрэгтэй байна. This is very important. Энэ талбар бол маш чухал байдаг. Because I've seen it many times when business owners, when they get prosperous, when their business is successful, you see less and less of them in church. Ягаад гэвэл тийм үү энэ бол маш чухал байдаг. Ягаад гэвэл тийм бизнес нь цэцгэлж явах үед бизнес нь үнэхээр ингээд тэлээл бүр ингээд бизнес нь бүр ингээд босоод ингээд өсөж явах үед тэр болон бизнесмэнүүд сүмд харагдах нь багасаал ирдэг. Why is that? Because ягаад вэ? Sundays usually is a very good time to make money, especially if you're opening a restaurant or cafe, right? Ягаад гэвэл нэм гараг гэдэг бол ялангуяа чи рестораны бизнес эрхэлдэг, кафе бизнес эрхэлдэг бол орлого олох маш сайн өдөр байдаг юм аа. Number 6, pastors need to connect all the businessmen, businesswomen in their church with other Christian business leaders as well, so that they can network together, collaborate together. 6 дахь түлхүүр бизнес эрхлэгчдийг бусад Христ эцэгч бизнесмен манлайлагчтай холбон зуучилж өгөх хэрэгтэй байдаг. Number 7, pastors need to create a safe space for open conversations. That means sometimes the business owner do not know who to go to talk about their problems. Мөн пасторууд тийм үү бизнес эрхлэгчтэй зориулаад одоо бизнес хийдэг хүмүүстэй зориулаад тийм үү нээлттэй ярилцаж болох, найдвартай, аюулгүй яриа өрнүүлж болох тэр орчинг, тэр газрыг уур амьсгалыг бий болгож өгөх хэрэгтэй болдог. Яагаад гэвэл бизнес эрхэлдэг хүмүүст үргэлж тийм үү юу хинээс асуухаа мэдэхгүй, хинт хандхаа мэдэхгүй маш олон асуултууд үргэлж гарч ирдэг.
You see, business owners, they cannot talk to their employees about the problem because maybe it's the employees that are causing the problem. Yeah. Яагаад гэвэл бизнес эрхэлдэг хүмүүс ажилчтайгаа нөгөө асуудлынхаа талаар ярьж чадахгүй шүү дээ. Яагаад гэвэл магадгүй зарим асуудлууд нь ажилчдын зүгээс босч ирдэг байдаг шүү дээ. And business owners also cannot talk to their customers about their problem. They must always appear to be confident when they are talking to their customers. Мөн бизнес эрхэлдэг хүмүүс харилцагч үйлчлүүлэгчтэйгээ өөрсдийнхөө асуудлын талаар, проблемуудын талаар, тулгараад байгаа хэцүү зүйлийн талаар харилцагчтайгаа хизээж ярьдгүй шүү дээ. Харин ч эсэргээрээ харилцдаг, үйлчлүүлдэг, худалдан авагч, ханган нийлүүлэгч хүмүүстэйгээ яаж харьцдаг вэ гэвэл итгэлтэйгээр бизнесмен болж байгаа гэж харин тэдний өмнө итгэлтэйгээр ярьдаг шүү дээ. And sometimes business owners, they cannot talk to their spouse. They cannot talk to the wife. What happened if for the last 3 months the business have declined 50%? Imagine when you tell your wife that, she will be very worried, you know. And now you have not only one problem but 2 problems. За харин нөгөө талд бизнес эрхэлдэг хүмүүс тийм үү бизнесийнхаа асуудлын талаар жишээлбэл тийм үү бизнес чинь борлуулалт чинь ингээд 50% унцаан гэдгээ эхнэртэй очиод ер нь эхнэртэй тэр бүр ярьдгүү. Эхнэртэй ярьлаа гэд асуудал дээрдэн гэж байдгүй. Яагаад гэвэл нэг проблем чинь 2 проблем болж ихэрдэг. So the best person to talk to regarding your problem is your pastor. Тийм учраас энэ асуудал дээр, энэ хэцүү зүйл дээр тийм үү пастор хүн яг энэ уур амьсгалыг, энэ орчныг And so гаргаж өгөх хэрэгтэй байдаг. this conference over the next 3 days, I want to pray that pastors and businessmen will come together, partner together, collaborate together to build God's kingdom. Hallelujah. Тэгэхээр энэ конференцаар тийм үү эзний хаанчлалын төлөө бизнес эрхэлдэг хүмүүс пасторууд хамтдаа ирээд, хамтдаа суугаад, хамтдаа ярилцаасаа гэж би залбирч байгаа. Okay, so now let us look at all these 7 keys one by one. За одоо энэ 7 түлхүүрийг тус бүрчлэн нэг нэгээр авч үзцгээе. Number 1, we want to affirm that marketplace is a place of ministry. Нэгдүгээр түлхүүр ажлын талбар, бизнесийн талбар гэдэг бол яг адилхан үйлч гэдгийг тэр ажил мэргэжлийн хүмүүс, бизнес эрхэлдэг хүмүүст пастор хүн баталж тунхаглах хэрэгтэй. Now, if you're a pastor here, you know, you need to affirm the Christian businessman, businesswoman in your church as those who actually are in Christian ministry because of their businesses. Хэрвээ та энд пасторын хувьд өнөөдөр пастор хүн энэ та сууж байгаа болвол тийм үү тэр бизнес Христ итгэж бизнес хүмүүс бизнесийн талбар нь бас үйлчлэл гэдгийг баталж өгж явах хэрэгтэй. Because when we talk about Christian ministry, many times we think, Christian ministry is like the worship leader leading, you know, songs on the stage or the person preaching God's word. Ягаад гэвэл бид нэр Христ итгэлийн үйлчлэл гэж ярих үед, тэр бодох үед бидний санаанд толгоонд орж ирдэг зүйл юу вэ гэхээр магадгүй тий магтан дууны үйлчлэл байх. Ингээд гитар тоглоод хөгжмдөөд эзнийг магтаад байгаа. Тэр л жинхэнэ Христ итгэлийн үйлчлэл байх гэсэн тэр бодлууд орж ирдэг. Or we may see Christian ministry as being those who are involved in ushering or in multimedia or children ministry or youth ministry. Магадгүй та Христэд үйлчлэл гэвэл тий медиа үйлчлэл, хүүхдийн үйлчлэл гэд бусад сүмийн үйлчлүүд гэж бас боддог. Тийм бодол орж ирдэг байж магадгүй. But I'm here to tell you that Гэхдээ би өнөөдөр та нарт хэлье. the businessmen and businesswomen in your church, they are also in ministry when they go out there and through their businesses, they're earning money. And from the money, they're sowing back into the kingdom of God in your church in order to advance God's kingdom. That is also ministry. Тийм учраас пасторуда би өнөөдөр та нарт дахиад хэлье тийм. Танаас өмнө байгаа бизнес эрхэлдэг эрэгтэй эмэгтэй хүмүүс, ажил мэргэжлийн талбар дээр байгаа ажил мэргэжлийн тэр хүмүүс ч гэсэн тийм үү орлогоо олоод, цалингаа аваад, мөнгөө аваад тэр мөнгөөрөө тийм үү сүмд тариад тэрийгээрээ эзний хаанчлыг тэлж, эзний сайн мэдээг түгээхийн төлөө ажиллаж байгаа ямар ч ялгаагүй үйлчлэл байгаа хүмүүс юм шүү гэдгийг хэлье. And so in my church, the Christian businessmen and businesswomen who sold their profits, you know, into the church, I have a name for them. I call them
kingdom financiers. Тийм. Тэгээд би одоо сүмдээ байдаг тийм үү? Сүмдээ өөрийнхөө цалингаар, орлогоороо тийм үү? Сүмд ингээд өргөдөг тэр хүмүүсийг бид нар сүмдээ нэрлэдэг байгаад байгаа. Тэр хүмүүсийг бид нар юу гэж хэлдэг вэ гэвэл хаанчлыг санхүүжуулагч хүмүүсээ гэж хэлдэг. So what is the definition of a kingdom financier? Тэгэхээр хаанчлыг санхүүжуулагч гэдгийг бид нар юу гэж тодорхойлдог вэ? Kingdom financier is a man or woman whom God positioned in the marketplace to generate wealth, not merely for personal use, but to steward resources that advance the gospel, strengthen the church, and fulfill the mission of God on the earth. Хаанчлын санхүүжуулагч гэдэг нь ажлын талбарт эзнэр томилогдсон эд баялагийг зөвхөн хувийн хэрэгцээндээ бус харин сайн мэдээг түгээх, чуулганыг хүчрхэгжүүлэх болон дэлхий дээрх Бурхны зорилго төлөвлөгөөг биелүүлэхэд зориулан нөөц боломжоо удирдах байгаа Бурхны итгэмжит няруу эрэгтэй эмэгтэй хүмүүсийг хилдэгэ. You have just heard Pastor Chuduro early on as the General Superintendent of Assemblies of God in Mongolia talking about MM33. Та бүхэн саяхан тийм үү Монголын Бурхны чуулганы тэргүүн төмөрч өдөр MM33-ын талаар ярьсныг дуулсан. In MM33, we have the vision to build 1 million Assemblies of God churches around the world by the year 2033. MM33-ын зорилго бол 2033 он гэхэд дэлхийд даяар Бурхны чуулганы 1 сая сүмийг тарина гэсэн зорилго бид нар тавьсан байгаа. And some of these churches will come from Mongolia. Мэдээж тэдгээр чуулгануудын зарим нь Монголоос And you гарна. know, it costs money to send missionaries to plant churches. It costs money to build physical church buildings. Харин сүмийг барихад тийм үү сүмийн яг юм үл хөдлөх хөрөнгө юм бодит барилгыг барихад энэ бол өөрийн гэсэн өртөгтөө гэдгийг бид нар бүгдээрээ мэдж байгаа. And so kingdom financiers play a very important role. Тэгэхээр тийм үү хаанчлын санхүүжуулагч гэдэг бол тийм үү бидний залбирах маш чухал үүрэг роль байгаамаа. To make that vision happen. Яагаад гэвэл тийм үү энэ алсын хараа биелэхэд энэ хүмүүс маш чухал үүрэгтэй. Back in Brunei, I have around 50 to 60 kingdom financiers. Брунейд бидэнд 50-60 ийм хаанчлыг санхүүжуулагч гэгддэг хүмүүс маань бий. So they give their tithes, they give their first fruits regularly. Тэр хүмүүс маань 11-гээ тэгээд нөгөө нэг тий эхний үр жимсээ тогтмол сүмдээ өгдөг. But I also get them involved in special projects throughout the year. Мөн тэр хүмүүс тийм үү жилийн туршид хийж байгаа онцгой төслүүдэд бас байнга оролцдог. Projects that require financing. Төслүүд мэдээж санхүү шаарддаг. Let me give you one example. За би та нарт нэг жишээ хэлж өгье. For example, every year we have an annual youth camp, a camp for young people. За жишээлбэл бид нэр жил болгон тийм үү залуучуудын камп хийдэг. The camp lasts for 3 days. Камп маань 3 өдөр үргэлжилнэ. And during this camp, the people will stay in the church. Тэр кампийн үеэр хүүхдүүд сүмд байрладаг. So every day we have to feed the youths 3 times a day. Тэгэхээр тэр 3 өдрийн туршид бид нэр хүүхэд болгоныг өдөр бүр 3 удаа хоололдог. So 3 days is 9 meals, and you know young people eat a lot, right? Тэгэхээр 3 өдрийн 3 хоол, 9 хоол, тэгээд залуучууд маш сайн иддэг гэдгийг бид If бүгдээрээ we мэднэ. were to include those meals into the registration fee will be very high, very expensive. Хэрвээ бид нэр энэ 3 өдрийн 9 хоолыг тийм үү бүртгэлийн төлбөрт оруулах юм бол бүртгэлийн төлбөр зүгээр дээшэл явж өгнө. Which means if it's high registration fee, some of the youths may not be able to afford it, so they cannot come. Тэгэхээр тэр бүртгэлийн төлбөр өндөр үнийн дүнтэй болсноор өндөр их мөнгө шаардсан бүртгэл болсноор нөгөө талд зарим оролцохыг хүссэн залуучууд ч гэсэн оролцож чадахгүй болох талтай бол. And also through the youth camp, we want to reach out to non-Christian youths. Мөн энэ залуучуудын кампаар бид нэр тийм үү Христ итгэгч биш залуучууд ч гэсэн бас бид нэр хүрхийг бас зорддог.
If the registration fee is very high, their parents who are not believers will not want to pay that kind of registration fee. Хэрвээ бүртгэлийн хураамж маань хэтэрхий өндөр байх юм бол тийм өндөр хэмжээтэй байх юм бол Христ итгэж биш итгэдэггүй эцэг эхчүүд нь ч гэсэн тэр мөнгийг төлж And хүүхдүүдэд so I оролцуулахгүй шүү will дээ. approach our kingdom financiers. Тэгээд харин тэр үед бид нар одоо сүмдээ байдаг түрүүний дурдсан I will тооны ask them. олон одоо хаанчлын санхүүжуулагч I will ask гэдэг them, хүмүүстэй can- би ханддаг. Can you sponsor some of the meals? Тэгээд би тэднээс юу гэж асуудаг гэхээр та бүхэн зарим нэг хоолыг нь So if ивент the, итгэж болох уу гэж асуудаг. if the cost is too expensive, maybe 3 or 4 kingdom financiers will come together and they will pay for one of the meals for the youths. Жишээлбэл нэг хоол нь тийм үү хэтэрхий өндөр үнийн дүнтэй байх юм бол магадгүй 3-4 сүмийн итгэгч нар маань нийлээд тэр нэг хоолыг дундаасаа санхүүжуулах ч юм уу тийм арга хэмжээг бид And авдаг. our kingdom financiers, they will respond, and usually all the meals are fully sponsored. Тэгээ бидний хувьд бол тийм манай сүмийн энэ хаанчлын санхүүжуулагч гэгдэж байгаа энэ хүмүүс маань үргэлжид хариу өгч тэгээд үргэлж бидний тийм залуучуудын кампийн бүх хоолуудыг үргэлж ивент итгэсээр ирсэн. And because I own a restaurant, our restaurant partners, we agree that on the last day, we will give all the young people a very nice meal so they can remember good memories of the camp. And so this is a picture from the last day of the camp. And you can see there are servers ready to serve the buffet line, to the young people. Тэгээд би нөгөө ресторан өмчлөдөг ресторантай хүнийхээ хувьд тийм үү энэ залуучуудын кампийн хамгийн сүүлчийн хоолыг нь би өөрөө даадаг. Яагаад үг гэвэл тийм үү энэ залуучууд энэ кампаас буцаад гэрлүүгээ өөрийнхөө тийм үү тэр дүүрэг рүүгээ байгаа газар руугаа явахдаа энэ кампийн талаар маш сайхан сэтгэлдээ үлдээсэй гэж би хүсдэг. Эргээд тэр хүмүүс бас бидэн дээр эргээд сүмд бас эргээд ирээсэй гэж би хүсдэг учраас хамгийн сайхан хоолоо тэр сүүлчийн зоогийг нь би ингэж өөрийнхөө ресторанд энэ залуучуудыг уурж тэгээ буфе өөр дуртай юу байна тэр хоолоор нь би тэр залуучуудад үйлчилдэг. And so when they leave the camp, they will have good memories of the camp. Тэгэхээр зорилго нь юу вэ гэхээр энэ кампийн талаар тийм үү үргэлж тэр сайн сэтгэгдэлтэй үлдээсэй гэж би хүсдэг байгаамаа. And there are also kingdom financiers who say, oh, this year I want to sponsor 10 youths for the camp. And they will pay for 10 of the youths. Мөн зарим спонсорууд маань юу гэдэг вэ гэхээр оролцож чадахгүй зарим тийм үү итгэгчдийг бид нар тийм үү төлбөрийн төлж чадахгүй. Тэгвэл бид нар тэр хүмүүсийн спонсорлоо гэж зарим маань хэлдэг. And then there was one year, one kingdom financier said, I want to sponsor all the youths that come to the camp, one free hoodie. You know, hoodie, the jacket. Yeah. Тийм. Нэг итгэгч маань тийм үү тэр кампд оролцсон бүх залуучуудад тийм үү ийм юудэнтэй цамцсан ийм хүүди өгөө гэж тийм спонсорсон байгаа даа. So you see the next picture, over 100 youths, they received the free hoodie. Yeah. Тэгээд үнгүү тэгээд 100 гаруй энэ хүүди гэдэг энэ юудэнтэй цамцыг юм уу тий нэг итгэгч маань ингэж хүүхдүүдэд бэлэг болгож өгсөн байгаа. This is sponsored by the kingdom financier. Энэ зүйлсүүд маань тийм үү бидний хэлдэг тэр хаанчлын санхүүжуулагч And so when they go back, these young people, they are so appreciated, by what they have received in the camp, not just spiritually, but also physically as well. Тэгэхээр кампд оролцсон залуу хүмүүс тийм үү зөвхөн тийм үү сүнслэг байдал дээр талархаасаа гадна мөн бодитоор яг авж байгаа тэр бодит зүйлсэд хүртэл тэр залуучууд маш талархалтайгаар гэр гертэ буцдаг. And many of the youths, they stay back and they become discipled by the church. Тэгэд тэр хүүхдүүдийн тийм үү нэлээд хэдэн хувь нь олон хүүхдүүд нь сүмд үлдэж сүмд ирж тэгээд сүмээр дагалдуулагддаг байгаа. And also the kingdom financiers, they would also, at many times finance my trip overseas for mission trip, even to come to Mongolia. They say, Pastor, we don't want to burden the church in Mongolia. We want to bless you. You go, we will pay for you. Тэгээд заримдаа энэ хүмүүс маань тийм сүмийнхаа эсвэл миний гадаадад аялах тэр аяллаа зардлыг бас энэ хүмүүс маань босгож өгдөг. Тэгээд Монгол сүм өөртөө ачаа авч энэ аяллыг заавал тийм үү
даахаас илүү пастраа бид нар таны аяллаа онгоцны тээз байх байрлах байр бүгдийг дааж өгөө. So гэж kingdom хэлдэг байгаа. financiers, you can do the same for your pastors. You can do the same for your general superintendent as well. Тийм учраас тийм үү хаанчлалын бизнест ажиллаж байгаа хаанчлалын санхүүжуулагч та бүхэнд хэлэхэд та бүхэн ч гэсэн сүмээ пастра мөн бурхны чуулганы тэргүүнээ бас ингэж спонсорлж болноо. I know Pastor Chudru has the heart to go and bring the gospel to the Stan countries, Uzbekistan, Kazakhstan, Tajikistan. So when I'm coming here in Mongolia, I don't see just Mongolia. I see many other countries that when you are touched, when you are revived, you can bring the gospel to other nations as well. And that takes money, right? And so the kingdom financiers, you can play a part in sowing into the ministry of your pastors, of your general superintendent. Тэгэхээр пастор чөдрүүд байдаг тийм зүрх сэтгэл нь юу гэхээр пастор чөдрөө Станы орнууд, Казахстан, Узбекистан гэдэг энэ орнуудад бас сайн мэдээ түгээх гэсэн зүрх сэтгэлтэй байдгийг би сонсож мэдсэн. Тэгээ Монголд ирэхдээ хүртэл, Монгол нутаг хүртэл тийм үү маш онцгой байралтай. Энэ нутгаар дамжуулаад хэрвээ энэ нутагт та нарын дунд сэргэлт болоо тэр сэргэлт нь магадгүй өөр улсууд руу, ийшээ баруун зүг рүү, өөр улсууд руу хүртэл тийм үү эзний сайн мэдээний ажил хийгдэж болох юм байна гэж би мэдсэн. Тийм учраас тийм үү бизнес эрхлэгчтэй сүмээ пастра тийм үү спонсор дэмжиж байгаараа энэ сайн мэдээний ажилд эзний ажилд тийм үү үр тарихад оролцоорой гэж хэлмээр байна. Hallelujah. And when you partner with your pastor, God will bless you as you do so. Та нар мэдхүү та бүхэн пастрыгаа өрөөх үед тийм үү эзэн бас эргээд та нарыг өрөөдөг гэдгийг мэдхүү. Let me finish with these two verses. Proverbs 11:25. Магадгүй одоо завсарлахаас өмнө би энэ хоёр ишлэлийг хэлээ завсарлаа. A generous person will prosper. Whoever refreshes others will be refreshed. Сургаалт үг 11:25. Өгөөмөр хүн өөдлөн дэвжин, өрөөлийг ундаалагч өөрөө ч ундлуулнаа. And in Luke 6, Jesus himself said, verse 38, give and it will be given to you, a good measure, pressed down, shaken together, and running over, will be poured into your lap, for with the measure you use, it will be measured to you. Есүс хэлэхдээ Луг 6-гийн 38 дээр өгөх түн тэгвэл та нарт өгөгдөн. Тэгхтээ шахагдсан, чигдсэн, мөн бялхсан сайн хэмжээгээр өвөр дээр чинь хасгарах болно. Өөрсдийнхөө хэмжсэн хэмжээсээр та нар хариуд нь хэмжигдэх болно гэж Есүс өөрөө хэлсэн байдаг. I have seen over the years as our kingdom financiers so generously to advance God's kingdom, God will always bless them back. Always. Миний харж исэн зүйл, сүмдээ харж исэн зүйл юу вэ гэхээр манай сүмийн энэ итгэгчид, бизнес эрхэлдэг хүмүүс эзний хаанчлыг урагшлуулах, эзний хаанчлыг тэглэх энэ ажилд үнэхээр өгөөмрөөр өгөх үед, өгөөмрөөр оролцох үед эзэн тэднийг үргэлж өгөөмрөөр буцаад хангаж өрөөж байсан гэдгийг би маш олон удаа харсан. When the business owners are blessed, they will give even more. Hallelujah. Нөгөө талд дахиад тэгэхээр бизнес эрхлэгч нар дахиад илүү өрөөгдөд ирэхээр тэр хүмүүс илүү ихээр өгөх чадaltaй болдог. And God's kingdom and continue to advance and continue to grow. Hallelujah. Тэрийгээр эзний хаанчлал улам бүр тэлж, улам бүр урагшилж чаддаг.